Байцгаана уу? Интерьер дизайнер Алтан Багаан байна. Монголын хамгийн том гэр тогтчлтын концепт захидлуур болох Gearplace дээр би хүрч ирээд байна. Өнөөдөр Gearplace-ийн contemporary showroom-ыг та бүхэндээ танилцуулахаар би энд зорж ирсэн байгаамаа. За хамгийн түрүүнд contemporary урсгалынхаа талаар та бүхэндээ ерөнхий ойлголт өгье гэж бодлоо. Contemporary урсгал бол одоо цагийн урсгал. Ерөнхийдөө contemporary урсгалыг модерн урсгалтай хэдэн жилийн өмнө андуурах явдал их байдаг ус. Яагаад тэгэхээр модерн урсгал бол бидний одоо нийт урсгал, урлагийн орчин цагийн урлаг, contemporary яг одоо цагийн урлаг гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бол яг тогтмол contemporary урсгалыг гэхээсээ илүү яг одоо модонд болж байгаа ялангуяа Монгол тохиромжтой гэдэг утгаараа contemporary гэж ойлгогдох интерьерийг энэ дээр бүрдүүлсэн байна. Жишээ нь би яагаад contemporary болж байгаа гэдгийг та бүхэн тайлбарлая. За энэ ширээ бол ерөнхийдөө баг зэрэг Скандинавын маягийн урсгалын хэлбэртэй ширээ байна. Тэгсэн ирнэ ийш ороод ирэхээр баг зэргийн бохочи эсвэл Japan-ийн маягийн ч юм уу хэлбэр ороод ирсэн байна. Энэ хэлбэр нь болохоор 1970-80-аад оны үед мод болж исэн ийм өнгө төрх хэлбэр юм байна. Тэгээд энэ болохоор яг одоо үед Монголд хамгийн их модод орж байгаа. Дэлхийд дахинд ерөөхдөө яг модонд орж байгаа ийм хэлбэр учраас энийг тусгасан. Тэгэхээр янз бүрийн иймэрхүү урсгалуудыг зөв зохицуулаад ирэхлээр энэ нь одоо цаг урлаг учраас contemporary урлаг гэж ойлгож болох нэ. За энэ хэсэг бол contemporary showroom-ийн унтлагын өрөө юм байна. За унтлагын өрөөгөө тогтчлохдоо тавилгын сонголтоо ингэж хийсэн байна. Жишээ нь та бүхэн тавилга сонгохдоо цөөхөн хэдэн элементүүдийг хооронд тослуулж өгөх зүгээр. Жишээ нь энэ шкафны энэ хэлбэр, орны энэ ромб хэлбэр хоёр хоорондоо зохицолгоотой. Гэхдээ энэ өнгө хоёр адилхан байх албагүй. Хэлбэр чухал. Тэгээд гол өнгийг нь дагуулж байгаа юм бол энэ модын эзлэл, энэ шкафны энэ модын эзлэл. Энэ хоёр нийлэхлээр ерөнхийдөө унтлагын өрөөний зохицолгоо энэ өнгөнийхөө шийдлийг зөв гаргаж өгсөн байна. Энэ дээр contemporary-тэй яаж холбогдоод байна вэ гэхээр за мэдээж түрүүн би ярьсан энэ орчин цагийн одоо цагийн урлаг учраас одоо мод болж байгаа иймэрхүү хэлбэртэй тавилгуудыг сонгож болно. Энд нэг чухал юм орж ирсэн байна. Жишээ нь энэ орны бүтээлэг маань яг орчин цагийн юм хээтэй гоё урлаглаг бүтээлэг тавьсан байна. Тэгэхээр энэ contemporary болоход маш чухал нөлөөтэй хэсэг болж байна. За тэгээд цааш нь өргөжлүүлж ярих юм бол энд гэрэлтүүлгийг их гоё гэрлийн бүрхүүл тавьж сонгосон байна. Тэгэхээр түрүүний том өрөөнийхөө хэсэг хоолны хэсэгтэйгээ ойролцоо хэлбэрийн обооны хээ тэгээд тэрнтэй ойролцоо өнгийн унтлагын өрөөний тавилгуудыг сонгосон байна. Тэгэхээр та бүхэн тавилгаа сонгохдоо түрүүний миний зөвлөгөөг дагаарай гэж хүсье. За одоо бүгдээрээ зочин өрөөгөөр нь зочлие. За энд бол шийдлийг их гоё гаргасан гэж би хувьдаа бодож байна. Энд тавьсан хевсийг та бүхэн анзаарж байгаа бох. Энэ хевс бол яг абстракт багийн хээтэй хевс байна. Тэгэхээр абстракт бол орчин цагийн одоо цагийн урлаг гэдэг утгаараа энэ contemporary хевс гэсэн үг. За энэ хевснээс болуулаад буудлуудаа сонгосон гэж харагдаж байна. За хевсний өнгө тэгээд хевсний ерөнхийдөө энэ зургийг та анзаарж байгаа. Эндээс энэ буудлынгээс харал энд хөх өнгийг нь хослуулж тавьсан байна. Тэгэхээр энэ хэсэг ерөөхдөө contemporary. Нэг юмыг анхааруулж хэлмээр нь түрүүн contemporary урлаг дээр ярьж байхдаа маш олон одоо урсгалуудыг хольж хийж болдог гэж ярьсан. Тэгэхээр холихдоо хамаагүй хольж болохгүй. Тэгэхээр энд нэг хөөрхөн зохицуулт хийсэн нэг та бүхэн танилцуулъя. Жишээ нь энэ буудан дээр тавигдах декор буюу дэрнүүдийг сонгохдоо хоёр бууданга хооронд хослуулах маягаар хооронд өнгийг нь хольж тавьсан байна. Тэгэхээр энэ орчин бол нэг цогц болж харагддаг гэдгийг та бүхэн маш сайн анхаарах хэрэгтэй. За тэгээд ийшээ яваад харах юм бол энэ сэтгүүлийн ширээ, зурагтын тавир энэ нь бол ерөнхийдөө энэ нэг цогц интерьер гэдэг утгаараа цогц шийдэлтэй тавилгуудыг сонгож тавьсан байна. Мэдээж түрүүний хоолны ширээтэй төстэй Скандинавын маягийн ширээ өнгө гоё модон уур амьсгал, дулаан уур амьсгал оруулахаар тавьж өгсөн байна. За тэгэхээр та миний танилцуулсан энэ уур амьсгалтай contemporary интерьерийг гэртээ бүрдүүлэхийг хүсвэл эдгээр тавилгуудыг хаанаас авах гэж болох вэ гэхлээр Монголын хамгийн том гэр тогтчлтын концепт захидлуур болох Gearplace захидлуур дээр хурж ирээд өөрийнхөө гэрийг төсөөллөөрөө тогтчулж болох нь шүү.